Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Өмнө томоохон зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд өөрийгөө бүрэн зориулж, зорилгодоо хүрч чадсан хүмүүсийн түүх Библиэд олон бий. Тэгвэл доктор Стенли өнөөдөр бидэнд ийм нэгэн хүний тухай өгүүлэх гэж байна. Тэр хүн бол Илч Паул. Паулийн зорилго бол Есүс Христийн сайн мэдээг тухайн үеийн үл итгэгчдэд түгээн дэлгэрүүлэх явдал байсан. Үүний тулд Паул олон хүмүүсийн дунд сайн мэдээг тунхаглаж, сүм чуулгануудыг байгуулж, итгэгчдийг урамшуулан зоригжуулж байсан. Тэр энэ зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө бүрэн зориулсан байсан учраас ямар ч саад бэрхшээл түүнийг зогсоож чадаагүй лээ. Тэгвэл бид Илч Паултай адил ийм ялан дийлэгч хандлагыг хэрхэн бий болгох вэ гэдгийг доктор Стенли өнөөдөр бидэнд тайлбарлаж өгөх болно. Ингээд хамтдаа доктор Стенлиг өгтөн авцгаая. Бурхан танд амьдралыг өгсөн. Тиймээс бид энэ амьдралаа дэмий өрөх биш. Харин энэ амьдралд маань хандсан Бурханы хүслийг биелүүлэн амьдрах нь чухал юм. Библиэд хэлэхдээ цаг нь ирэхээр бид бүгд амьдралдаа үйлдсэн альва үүс бүхнээ Бурханы өмнө таалагдах болно гэдгийг батлан хэлсэн байдаг. Хэлсэн үгс, хийсэн үйлдэл бүрээр бид Бурханы өмнө тайлангаа тавих болно. Тиймээс бид амьдралаа дэмий өнгөрөх бус харин зоригтой амьдрах учиртай юм. Гэвч бид тэр бүр өмнө тодорхой зориг тавьдаггүй. Учир нь зориг биднийг өөрийгөө дайчлахад хүргэдэг юм. Тэр тусмаа Бурханаас бидэнд өгсөн зориг биднийг илүү өсгөж төлөвшүүлж байдаг юм. Тэгвэл би танаас асууя. Та өөрийгөө хөгжүүлж цар хүрээгээ тэлхээс айж байна уу? Бурхан танаас өөрт нь тухгүй санагдах ямар нэгэн зүйл шаардах вэ гэж эмээж байна уу? Эсвэл та орхиж чадахгүй муу зуршлууттайгаа зуралцсаар хэвээр байна уу? Магадгүй тэдгээр зуршлуудаа дасчихсан учраас салах гэж оролдохоос хүртэл айдаг болчихсон явж байгаа юм биш үү? Тэгвэл би танд хэлье. Өмнөө зориг тавина гэдэг үнэхээр таныг сунгаж сорих болно. Танд нэмэлт ачаалал өгөх болно. Энэ өөрчлөлтийг шаардах болно. Буруу муу зуршлуудаас ч салахыг танаас шаардах болно. Зарим тохиолдолд Бурхан таныг хизээж төсөөлж байгаагүй тэрхүү цоошин дадал зуршил шин амьдралын хэв маяг руу хөтлөх болно. Тиймээс та амьдралдаа Бурханы хүслийн дагуух зорилгыг тавьж эхлэх үедээ тэр нь бизнес, гэр бүл, ажил, мэргэжил эсвэл сүнслэг амьдралын ямар ч талбарт байсан ялгаагүй. Бурхан таны амьдралын талбар бүрт хэрхэн гайхамшигтайгаар ажиллаж эхэлдгийг та харах болно. Өмнө зориг тавина гэдэг нь зөвхөн ирээдүгөө төлөвлөх тухай биш юм. Харин Бурханд таныг өөрчилж, өсгөж, өөрийн зорилгын дагуу ашиглах боломжийг олгох тухай асуудал юм. Тиймээс Бурхан таны дотор бас ажиллаж эхлэхэд таны амьдралын нэг хэсэг бус. Харин бүх талбарт гайхамшигтай өөрчлөлтүүд гарч эхлэх болно. Тэгвэл эндээс нэг асуулт урган гарч ирж байна. Ихэнх хүмүүс би үүнийг хизээж хийж чадахгүй. Надад үүнийг хийх чадвар байхгүй. Надад авьяас чадварч байхгүй. Надад ямар ч боломж байхгүй гэсэн бодлуудаасаа болоод өмнөө том зориг тавьж чаддаггүй юм. Эндээс болоод тэд нийтлэг нэг алдаа гаргадаг. Тэр нь тэд Бурханы нөөц болцоонд биш, харин өөрийнхөө нөөц болцоонд тааруулж зориг тавьж эхэлдэг юм. Бурханы агуу мэдлэгт биш, өөрийнхөө хязгаарлагдмал мэдлэгт тулгуурлаж, Бурханы агуу хүч чадал биш, өөрийнхөө өчүүхэн чадвар, чадамжинд тулгуурлан зорилгоо тодорхойлдог юм. Харин эсвэргээрээ бидний амьдралд хандсан Бурханы агуу зорилгыг сэтгэлдээ тээж, тэр зорилгын дагуух зорилгыг өмнөө тавих юм бол, бидний амьдралд хандсан түүний хүсэл зорилгыг энэ тэргуунд тавих юм бол, бид Бурханы хэмжээшгүй агуу нөөц бололцоо, хүч чадлыг авах боломжтой болдог юм. Учир нь бидний амьдралд хандсан Бурханы хүслийг биелүүлэхэд шаардлагатай хүчийг Бурхан өөрөө бидэнд өгдөг юм. Илч Паул бол өмнөө том зориг тавьсан нэгэн байсан. Энэ түүний бичсэн загтлуудаас илэрхий харагддаг. Тэгвэл түүний өмнө тавьсан агуу зорилгоудын хамгийн дээд нь юу байсан бэ? Үүнийг бид Филиппон 3 дугаар бүлгээс харж болно. Өнөөдөр би та бүхэнтэй ялан дийлэгч хандлага гэсэн сэдвээр ярилцаж эхлээд байна. Ингэхдээ бид Илч Паулийн амьдралаас суралцж, тэр өөртөө хэрхэн энэхүү ялан дийлэгч хандлагыг бий болгосон болохыг авч үзэх болно. Ингээд хамтдаа Филиппон 3 дугаар бүлгийн 7-10 дугаар ишлэлийг харъя. Танд би дуудаж өгье. Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов. Тэрч байтугай би Христ Есүс эзнээ
танин мэдэхгүй хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг юм. Би түүний төлөө бүх юмсийн хохирлыг амсаж тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд. Ингэхдээ би бүхэлд нь түүнтэй адил болсноор түүнийг болон амьллынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд гэсэн байна. Энэ юу гэсэн үг болохыг би танд тайлбарлаж өгье. Паулын хэлэхдээ миний зүрхний хамгийн эрхэм дээд хүсэл бол Есүс Христийг түүний амьлалтын хүч дотор таньж мэдэх явдал юм а гэж хэлсэн байна. Ингэхдээ Паулийн дотор Христэд итгэгчдийн үхлээс амьлах амьлалтын талаар ямар ч эргэлзээ байгаагүй болохыг бид эндээс харж болно. Тиймээс Паул өөрийгөө түүнтэй адил болсон гэж хэлсэн байна. Энэ нь Есүсийг үхэхэд нь тэр хамт үхэж, түүнийг оршуулхад нь тэр хамт оршуулгадаж, түүнийг үхлээс амьлахад нь Паул мөн хамт амьлуулагдсан гэсэн үг юм. Тиймээс Паул үхлээс амьсан тэр Христийг бүрэн дүүрэн таньж мэдхийг амьдралынхаа хамгийн агуу зорилгоо болгосон байгаа юм. Тэгвэл үүнийг хамтдаа 21-р зууны агуулга руу хөрвүүлээд бодвол ингэж ойлгогдох байх. Би Бурхны үйлчлэгч, түүний ариун хүн босныхоо хувьд өөрийнхөө боломжийн дээд хэмжээнд хүртэл Есүс Христийг бүрэн дүүрэн таньж мэдхийг хүсэж байна. Ингэхдээ түүнд бүрэн найдаж, түүнд бүрэн түшгэлж, түүнийг бүрэн дүүрэн таньж мэдхийг хүсэж байна гэж хэлж байгаатай адил юм. Есүс Христ бидний хүн нэг бүрийн амьдралд юу хийж чадахыг бүрэн дүүрэн мэдхийг хүсэж байна. Бурхны хүүхэд болсон бидний хувьд надад өгөгдсөн боломжийн хамгийн дээд түвшинд түүнийг таньж мэдхийг хүсэж байна гэж хэлж байгаатай адил юм. Үүнхээр бид Христ итгэлийн амьдралдаа ийм зорилгыг өмнө тавих юм бол бидний амьдрал бүхэлдээ цоош нь утга учраар дүүрэх болно. Тэр цагт бид итгэлийн амьдралдаа итвэхгүй байх ямар ч боломжгүй болох болно. Учир нь ийм гайхалтай зорилго давтсан хүний үйлдэл бүхэн зорилготой болж хувирдаг юм. Тиймээс Илч Паул өөрийнхөө зорилгын талаар өгүүлэхдээ амьдралд намайг хамгийн ихээр догдлуулдаг, асааж хөдлөгдөг, урамшуулдаг, өдөөдөг, урагш түлхдэг зүйл бол түүний амьлалтын ёр бусын хүч дотроос Христийг таньж мэдэх явдал юм а. Мөн Бурхны хүүхэд болсныхон хувьд надад өгөгдсөн боломжийн хамгийн дээд хэмжээнд хүрэх тэр их хүсэл тэмүүлэл юм а хэмээн өгүүлсэн байгаа юм. Тэгвэл би өнөөдөр танаас юу хүсэж байгаагаа хэлье. Би өнөөдөр таны урмыг хугалмаар байна. Таны сэтгэлийг хөдөлгөж, таныг урамшуулж, амьгүй, итвэхгүй байдлаас чинь гаргаж, таны амьдралд хандсан Бурхны зорилгыг таньж мэдэх халуун хүслийг таны дотор төрүүлэхийг би хүсэж байна. Ингэснээр би таныг өөрийн амьдралдаа өөрийгөө хинбэ гэдгийг, мөн Бурхны хэлснээр та ямар болох боломжтой вэ гэдгийг дахин нэг нухацтай эргэж хараасай гэж хүсэж байна. Хэрвээ та ариун сүнсэнд таны дотор чөлөөтэйгээр ажиллахыг зөвшөөрвөл Бурхан таны амьдралаар ямар гайхамшигтай зүйлсийг бүтээж чадахыг олж хараасай гэж би хүсэж байна. Тэгвэл яг л ийм зорилгыг өмнөө тавиад тэр зорилгодоо хүрч чадсан хүн бол Илч Паул юм. Тэгвэл өнөөдөр хамтдаа Паулд байсан тэр ялан дийлэгч хандлага чухам хаанаас ихтэй болохыг, энэ нь ямар онцлогтой болохыг хамтдаа авч үзцгээе. Юуны түрүүнд энэ ялан дийлэгч хандлага нь тодорхой нэг зорилгыг биелүүлэх гэсэн халуун хүсэл эрмэлзлийг тээж байгааг харах хэрэгтэй. Паулийн зорилго бүрхэг бүүдгэр тодорхойгүй зорилго байгаагүй. Тэр юунд хүрэхийг хүсэж байгаагаа маш сайн мэдэж байсан юм. Гэхдээ тэр зүгээр нэг зорилго тавиад орхидог нэгэн байгаагүй. Түүний дотор тэр зорилгодоо хүрэх гал халуун хүсэл эрмэлзэл байсан юм. Тэгвэл би танаас асууя. Өнөөдөр таныг юу хамгийн ихээр догдлуулдаг вэ? Юу таныг хөдөлгөж урагш түлхдэг вэ? Бурханаас танд өгсөн ямар зорилго өнөөдөр таныг урагш хөтлөж байна вэ? Би энэ л зорилгын тухай ярихдаа Бурханаас бидэнд өгсөн тэрхүү ариун зорилгын талаар ярьж байгаа гэдгийг та сайтар ойлгоорой. Тэгвэл өнөөдөр таны амьдралд хандсан Бурханы хүсэл зорилгыг та мэдэж байна уу? Тэр хүсэл зорилгыг биелүүлэх гэсэн гал халуун хүсэл эрмэлзэл танд байна уу? Өнөөдөр та Бурханаас танд өгсөн зорилгыг биелүүлэхийн тулд алхамаар урагшилж тэрхүү зорилгынхон төлөө гал халуунаар зүтгэсээр байна уу? Тэгвэл зүгээр л Христэд итгэсэн л болоо гэд өдөр хоногийг ямар ч итвэх зүтгэлгүй өнгөрүүлсээр явна. Хэрвээ та ийм итгэхгүй амьдарч байгаа бол найз минь та Библийн сургаалыг зөрчиж байна гэсэн үг юм шүү. Хэрвээ тухайн үед та Илч Паулаас та сайн мэдээ тарахдаа баяртай байдгүй гэж асуувал тэр юу гэж хариулах байсан бол тэр сайн мэдээ тарааж байхдаа үгээр илэрхийлшгүй баяр хөөртэй байдаг байсан юм а. Паулийн бодол санааг ямар зориг эзэмдэж байсан бэ? Есүс Христийг таньж мэдэх зориг л түүний ухаан санааг эзэмдэж байсан юм. Паул Христийн энэ л сайн мэдээг улс үндэстэндээ тараахыг хүсэж байсан юм.
Түүгээр зогсохгүй бусад улс үндэстнүүдэд ч тунхлахыг хүсэж байсан. Тэрч бүхэл Юудэчүүдийг аврахын тулд намайг тамд хаях ёстой бол би хаягдах болно гэсэн итгэл үнэмшлэр Паул зүтгэж байсан юм. Энэ бол Есүсийн өгсөн агуу зарилгыг биелүүлэх гэсэн Паулын гал халуун хүсэл эрмэлзэл байсан юм а. Тиймээс Христэд итгэгчид бид Паул шиг ялан дийлэгч хандлагатай байхын тулд өмнө маш тодорхой бурханлаг зорилгыг тавиад түүндээ хүрэх гэсэн гал халуун хүсэл эрмэлзэлтэй байх ёстой гэсэн үг юм. Бид зөвхөн өөрсдөө ийм байгаад зогсохгүй. Үр хүүхдүүдээ ч багаас нь ийм хандлагатай сургах нь чухал юм. Тэгж чадвал энэ нь тэдний хувьд насан туршийн гайхамшигтай хөрөнгө оруулалт байх болно. Цааш нь Библиэс харах юм бол Филиппо номын 3 дугаар бүлгийн 12 дээр Илч Паул ийхүү өгүүлсэн байдаг. Би хэдийнэ олж авсандаа эсвэл хэдийнэ төгс болчихсондоо бус. Харин Христ Есүст юуны төлөө баригдсан түүнийг л барьж авахын тулд мөрддөг юм а гэж хэлсэн байна. Эндээс хамтдаа өнөөдрийн хуваалцаж байгаа хоёр дахь чухал чанарыг олж харах болно. Паул байсан ялан дийлэгч хандлагын өөр нэгэн илэрхийлэл нь бүтлгүүтлээс үл айн оролдлого үргэлж хийх эр зоригтой байсныг харах болно. Паул өөрийнхөө амьдралыг харсан. Есүс Христийг бүрэн дүүрэн таньж мэдэх мөн Христийг таньж мдээгүй хүмүүст түүний сайн мэдээг тунхаглах нь түүний амьдралын агуу зорилго гэдгийг Паул ухаарсан байсан. Тиймээс Паул энэ зорилгынхон төлөө амьдарч эхэлсэн юм. Тэр энэ зорилгодоо амьдралаа бүрэн зориулсан юм. Тиймхүү бүхнээ зориулаад явахдаа бүтлгүүтэлтэй нүүр тулах бүрэн боломжтой гэдгийг тэр сайн мэдэж байсан. Гэсэн ч тэр бүтлгүүтгэхээс айгаагүй. Паулийн мөн зүсэн бүрийн сад бэрхшээл тулгарч байсан. Тэр хавчигдж, зодуулж, чулуугаар шидүүлж, ус онгоцын сүрэлд өртөж байсан. Тэрний хаа явсан газарт Юудэчүүд түүнийг дагаж, саад отгор учруулж дахин асуудал үүсгэж байсан. Гэсэн ч Паул хизээж зогсоогүй. Яагаад тэр зогсоогүй юм бэ? Яагаад гэвэл Паул өөрийнх нь өмнө тавьсан зорилго нь түүний амьдралаас илүү үнцэнтэй, утга учиртай гэдэгт итгэж байсан. Энэ зорилгынхон төлөө амь насаа эрсдэлд оруулахаас ч тэр огт буцаагүй. Тэгвэл өнөөдөр та өөрийнхөө амьдралыг юунд зориулж байна вэ? Таны амьдрал бүхэлдээ Бурханых гэдгийг та хүлээн зөвшөөрч байна уу? Хэрв тийм бол таны амьдралд хандсан Бурханы хүслийг та эрен хайж, олж мэдхийг зорж байна уу? Учир нь хэрвээ бидний амьдралд хандсан Бурханы хүсэлд анхаарлаа хандуулахгүй юм бол бид өөрсдөө ч мэдлгүйгээр амьдралаа урсгал даган урссаар дэмий өнгөрөх болно. Гэтэл Бурхан биднийг түүний нэрээр, түүний хүч чадлаар, түүний алдрын төлөө агуу зүйлсийг хийгээсэй гэж хүсдэг юм. Ингэхдээ өөрсдийнхөө хүчээр биш, харин түүнд итгэж түүнээс ирэх ариун сүнсний хүчээр тэр бүхнийг хийгээсэй гэж хүсдэг. Харин энэ бүхний дунд бид эрсдлээс, бүтлгүүтлээс айхгүй байх ёстой. Бүтлгүүтэх зүйл амьдралд олон тохиолддог. Нэгч бүтлгүүтлгүйгээр амжилтанд хүрсэн нэгч амжилттай хүн байхгүй. Тэгвэл би танаас нэг зүйлийг асууя. Бурхан таны ямар чанарыг хамгийн гайхалтайгаар хэрэглэж байсан бэ? Таны давуу талуудыг уу? Эсвэл таны бүтлгүүтлүүдийг үү? Бурхан бидний юуг хамгийн ихээр хэрэгэлдэг юм бэ? Бидний бүтлгүүтлийг. Биднийг бүтлгүүтэх үед, биднийг сулдраа болох үед Бурхан өөрийн агуу хүч чадлаа бидэнд дүүргэж өгдөг. Учир нь бид хизээ сулдраа байна тэр үедээ Бурханд бүх анхаарлаа төвлөрүүлдэг юм. Бид хизээ сулдраа байна тэр үед Бурханд бүрэн бууж өгдөг юм а. Тиймээс бидний бүтлгүүтэл сулдраа байдлаар дамжуулан Бурхан бидний дотор ажилладаг юм. Ингэснээр тэр биднийг өөрт нь бүрэн дүүрэн найдаж сураасаа гэж хүсдэг юм. Бид өөрсдийнхөө сулдраа байдлыг хэдий ч нэ ухаарч байна төдий ч нэ Бурханд найддаг юм. Тэгвэл Бурхан биднийг цаг ямагт инхүү Бурханд найдаасаа гэж хүсэж байдаг юм. Тиймхүү бидний хүчээр биш зөвхөн Бурханы хүчээр хийсэн агуу ажлууд л жинхэнэ мөнхийн үнцэнтэй ажлууд байдаг юм. Тэгвэл цааш нь үргэлжлүүлээд Илч Паулд байсан ялан дийлэгч хандлагын 3 дахь чухал чанарыг авч үзье. Энэ бол итгэлтэй байдал юм. Хамтдаа 12 дугаар ишлэлийг гаргаад харъя. Би хэдийнэ олж авсандаа эсвэл хэдийнэ төгс болчихсондоо бус. Харин Христ Есүст юуны төлөө баригдсан түүнийг л барьж авахын тулд л мөрдөн мушигдгиймаа гэж Паул хэлсэн байна. Энд Илч Паул нэг л өдөр зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Үүнхээр Паулийн дотор байсан ялан дийлэгч хандлагын нэгэн илэрлэл нь түүний итгэлтэй байдал байсан юм. Илч Паул өөрийнхөө хүчээр биш, харин сүнсний хүчээр, ариун сүнсний хүчээр Бурханы хүслийг биелүүлэх болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Хэрвээ бидний зорилгоч мөн бидний амьдралд хандсан Бурханы зорилготой нэг байвал бид Бурханы хүчээр тэр зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байх болно. Зарим хүмүүс бизнесийн талбар дээр маш том зорилгоодыг тавьдаг.
Харин зарим хүмүүс сүнслэг талбар дээр том зорилгоодыг тавьсан байдаг. Энд би бизнес эрхэлдэг хүмүүст сүнслэг зорилго байхгүй гэж хэлээгүй гэдгийг сайтар ойлгоорой. Харин сүнслэг талбар дээр өсөж хөгжөхдөө бид ямар ч арга замуудыг, ямар ч талбаруудыг ашиглаж болно гэдгийг би энд хэлэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл та бизнесмен хүн юм бол эзэн минь миний ажил, бизнес, хөрөнгө оруулалт, хувьцаа бүгд таних. Би энэ бүхнээ танд бүрэн өргөж байна. Та энэ талбар дээр минь ажиллаж, миний амьдралд хандсан Бурхны зорилгыг биелүүлээч гэж чин сэтгэлээсээ залбирч чаддаг байх ёстой гэсэн үг юм. Тэр цагт Бурхан таны амьдралд гайхамшигтайгаар ажиллаж эхлэх болно. Гэдэгт итгэлтэй байж болно. Цаашлбал Паулд байсан өөр нэгэн чанар нь шийдэмгий байдал байсан юм. Паул энд Христ Есүс юуны төлөө баригдсан, түүнийг л барьж авахын төлөө мөрддөг гэж хэлсэн байна. Тэр энд мөрдөх буюу тууштайгаар мөшгөдөг гэж хэлсэн байна. Энэ бол Паулын шийдэмгий байдлын илэрхийлэл юм. Зарим хүмүүсийн хувьд амьдралаа өөрчлөхийг хүсдэггүй. Тэд зүгээр л урсгалаараа хөвөхийг илүүд үздэг юм. Гэтэл Бурханаас бидэнд өгсөн зорилгыг биелүүлэхийн тулд бидний зүгээс гарах ёстой хичээл зүтгэл гэж заавал байдаг. Энэ бол бидний шийдэмгий байдал юм. Бурхан өөрийн хийх ёстой зүйлийг хийх болно. Харин нөгөө талд бид ч бас хийх ёстой зүйлээ хийх ёстой. Бурхан бидэнд хүчийг өгдөг. Тэр бидэнд чиглэлийг өгдөг. Энэ бол түүний хийх ажил. Харин бидний хийх ёстой зүйл бол шийдэмгий байж, говьж, дайвалгүйгээр Бурханы хүслийг дагах ёстой юм. Түүний хүслийн дагуух сонголтуудыг хийх, эсэргүүцэл тулгархаас үл шалтгаалan урагшилсаар байх. Тэгвэл шийдэмгий байдал гэдэг нь зориулалтын илрэл гэдгийг бид ойлгох ёстой. Бид Бурханы бидэнд өгсөн зорилгын төлөө зориулалт гаргана гэдэг нь өөрөө юугаарч үнэлэх аргагүй гайхамшигтай хөрөнгө оруулалт юм. Цаашлбал ялан дийлэгч хандлагын өөр нэгэн илрэл нь тууштай байдал юм. Паул өмнөө тавьсан зорилгын төлөө зогсолтгүй тууштайгаар урагшилсан гэдгийг бид санах хэрэгтэй. Хамтдаа үргэлжлүүлээд Филиппо номын 3 дугаар бүлгийн 13-аас 14 дугаар ишлэгийг харах юм бол ах дүү нараа би өөрөө барьж авсан гэж боддоггүй. Харин хийдэг ганц зүйл маань артхаа мартаж урдах өөдөө тэмүүлж Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг юмаа гэсэн байна. Урагш тэмүүлэх гэдэг нь бид тухайн зүйлийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх, гараа сунгах, өөрийгөө сунгаж тэлэх, шахаж зүтгэх, мөн ардаа үлдсэн зүйлсээ мартахын нэр юм. Магадгүй та дотроо би зориг тавихыг хүсдэгч буруу зориг тавьбал яах вүлээ гэж бодож үйж болох юм. Энэ тохиолдолд та битгий санаа зов. Учир нь тэр зориг буруу байгааг Бурхан танд харуулах болно. Тэгээд тань зөв зорилгыг өгөх болно. Үнэхээр бидний өмнөө тавьсан зориг хангалттай чухал бол бид тууштай байж чаддаг. Тийм учраас л Паул бууж өгөөгүй юм. Учир нь тэр зодуулж байсан ч зогсоогүй. Хөлөг онгоцны сүрэлд өртсөн ч бууж өгөөгүй. Бүгд түүнийг буруутгаж байхад ч за би гэртээ харьлаа гэж хэлээгүй. Яагаад гэвэл Паул өөрийн амьдралаа бүрэн дүүрэн зориулах, тэр бүхэл шаардлагатай бол үхэхээс буцахгүй байж чадах тэр үнцэнтэй зорилгыг харж чадсан байсан юм. Гэхдээ энд зөвхөн тууштай байдал хангалттай биш ээ. Бид мөн тууштай байдал дотроо даруй байх учиртай. Илч Паул бол үнэхээр даруй нэгэн байсан. Тиймээс тэр хэдийнэ олж авсандаа эсвэл хэдийнэ төгс болчихсондоо бус гэж хэлж байгааг анзаараарай. Би нэг чухал зүйлийг танд энд хэлмээр байна. Бардам их цантай миний хийсэн зүйлсийг хар гэж цээжээ дилдсэн нэгэнд жинхэнэ амжилт ирдэггүй юм. Зарим хүмүүс үүнийг амжилт гэж боддог. Гэтэл энэ бол жинхэнэ амжилт биш. Харин аливаа хүн Бурханы хүслийн дотор амьдарч өөрийн амьдралд өгөгдсөн Бурханы зорилгыг биелүүлж байгаа үед сая тэр хүн жинхэнэ амжилттай хүн болдгийм. Тиймээс бид Бурханы өмнө болон бусдын өмнө даруй байх ёстой. Илч Паулч даруй байсан. Би замдаа явж байна. Гэхдээ би хараахан хүрээгүй байна гэж тэр үргэлж хэлдэг байсан юм. Тэгвэл таач бас Илч Паул шиг даруй зүрхтэй байх юм бол би хаашаа явж байгаагаа мэднэ. Гэхдээ би хараахан хүрээгүй байна. Би тийшээ яаж хүрэхээ төлөвлөж байна. Гэхдээ би хараахан хүрээгүй байна. Бурхан намайг ивээсэн. Гэхдээ би хараахан хүрээгүй байна. Би бүтлгүүтлүүдийг туулсан. Гэхдээ би хараахан хүрээгүй байна. Гэсэн даруй хандлагатай байх болно. Ингэж дарууссаар байх юм бол Бурханы ивэл юрэл таны дээр гарцаагүй буусаар бэлхсаар байх болно. За ингэж эцэст нь хамтдаа нэгэн чухал зүйлийг харцгаая. Паул зогсолтгүйгээр тууштайгаар даруугаар урагш тэмүүлэхдээ өөр нэг зүйлийг давхар хийдэг гэж хэлсэн. Энэ нь ардхаа мартаж гэсэн үг байгаа юм. Энэ бол маш чухал санаа юм шүү. Үнэхээр та ирээдүйд ямар нэгэн үнцэнтэй зүйлд хүрэхийг хүсэж байгаа бол өнгөрснөө мартахад бэлэн байх ёстой юм.
Энэ нь өмнөх алдаа бүтлгүүтлээсээ сургамж авахгүй байна гэсэн үг биш. Харин өнгөрсөндөө гацж түүндээ баригдахгүй байхыг хэлж байгаа юм. Би өмнө олон удаа бүтлгүүтсэн юм чинь энэ удаад ч оролдох хэрэг байна уу да. Өмнө ингэж орлож байгаад бүтлгүүтсэн болохоор дахиад бүтлгүүтгэхээс би айж байна. Гэх мэтээр олон хүн өнгөрснөөсөө болоод урагш алхах замаа хааж байдаг юм. Харин Илч Паул артхаа мартаж урагш тэмүүлэх тухай өгүүлсэн байна. Та сайн сонсоорой. Үнэхээр ялан дийлэгч хандлага гэдэг бол артхаа мартаж өнгөрснөө орхиж чаддаг хандлага юм. Тэгвэл артхаа мартах цорын ганц арга зам бол уучлал гэдгийг бид ойлгох ёстой. Гомдол, тээсэн сэтгэл, хорсол, үл уучлал энэ бүхэн таныг зорилгодоо хүрэхэд чинь асар том саа тодорхойлуулах болно гэдгийг санаарай. Олон хүмүүс зорилгодоо хүрч чаддаггүй. Амжилтад хүрч чаддаггүй нэг гол шалтгаан бол тэдний өнгөрсөн үеэсээ тээж ирсэн шарах. Гомдол, хорсол, үл уучлал юм. Тэд энэ бүх ачаагаа амьдралынхаа туршид чирч явдагт оршдог юм. Гэтэл энэ нэргээд Бурхны ариун сүнс бидний дотроос чөлөөтэйгээр ажиллахад бидэнд саадуулж байдаг юм. Учир нь бид гомдол, хорсол, үл уучлалаа тээсээр явах үед энэ бидний оюун санааг хоёрдмол болгодог. Бидний эрч хүчийг сорж, сөрөг мэдрэмж, буруу хандлагыг бий болгодог. Цаашлбал энэ биднийг зорилгодоо хүрэхэд минь туслах учиртай бусад хүмүүстэй харилцааг сүрүүлдэг юм. Гомдол, хорсол, үл уучлал энэ гурав бол бидний амьдралын урагшлах замд хамгийн том саад болдог зүйлсүүд гэдгийг бид хатуу санах хэрэгтэй. Та уучлж чадахгүй зүйлээ мартаж чадахгүй. Тийм учраас л Илч Паул би артхаа мартаж би урагш тэмүүлдэг гэж бичсэн юм. Өнөөдөр олон хүмүүс яагаад өмнөө том зорилго тавьж чаддаггүй юм бэ? Яагаад сэтгэл нь ямар нэгэн зорилгын төлөө догдлож шатдаггүй юм бэ? Яагаад ямар нэгэн чухал зорилгод төвлөрч чаддаггүй юм бэ? Яагаад гэвэл тэд өнгөрсөн үеэсээ чирч ирсэн гомдол, хорсол, үл уучлалын хүнд ачаанд нухлагдан ядарсан байдаг юм. Учир нь энэ нь бидний оюун санааг хуваадаг. Үүнээс болоод бид амьдралдаа шаардлагагүй хүнд ачааг үүрч асар их ядардаг юм. Тиймээс эцэст нь миний хэлэх үгийг анхааралтай сонсоорой. Та өмнөө маргаангүй агуу зорилгыг тавьсан байж болно. Та тэр зорилгынхон төлөө амь бие хайрлахгүйгээр зүтгэхэд бэлэн байж болно. Гэвч тэр зорилгодоо хүрэхийн тулд бидний оюун санааг хуваагдмал болгож, бидний нуруунд хүнд ачааг үүрүүлж байдаг гомдол, хорсол, үл уучлалаасаа бид заавал салах ёстой юм. Тиймээс та өнөөдөр өнгөрсөн үеэс чирч ирсэн энэ гурван хогийг нуруунд дээрээс авч хаях шийдвэрийг гаргаарай. Бурхны алдрын төлөө хийж болох олон агуу үйлсийг бид гомдол, хорсол, үл уучлал гэсэн хогоор солино гэж юу? Үгүй, солихгүй. Үүнийг та нухацтай бодоод үзээрэй. Эцэст нь Христэд итгэгч бидэнд байх ёстой тэрхүү ялан дийлэгч хандлага бол артхаа мартаж, урдаа тавьсан зорилго өөдөө хуваагдаагүй оюун санаагаар төвлөрч чаддаг тэрл гайхамшигтай хүчрхэг хандлага юм шүү. Хамтдаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар доктор Стенли бидэнд өнгөрсөн бүхнээ мартаж, уучлах ёстой хүмүүсээ уучлж, ирээдүгээ харан урагшлах нь ямар чухал болохыг дахин сануулж өглөө. Бид өнгөрсөнтэйгээ зуралдахаа болох үед сая нэг Бурханаас бидэнд өгсөн гайхамшигтай агуу зорилгоодыг биелүүлж, Бурханы хүслийн дагуу хүмүүс болон өөрчлөгдөх боломжтой болдог. Мэдээж итгэлийн амьдралд хүнд хэцүү нөхцөл байдлууд тулгарна. Тэр цагт итгэгчид бид хүнд хэцүү нөхцөл байдалтай биш. Харин Бурханы агуу үйлсэд анхаарлаа хандуулах нь чухал юм. Тиймээс хамтдаа энэ цагийн төгсгөлд 1-р Петр 1:6-аас 9-ийг гаргаад уншицгаая. Хэдийгээр та нар эдүүгээ түр зур шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж Есүс Христийн илчлэлээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм. Та нар түүнийг хараагүйч түүнийг хайрладаг. Эдүүгээ та нар түүнийг харахгүй байгаач түүнд итгэдэг. Та нар хэлхийн аргагүй алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрэлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой.
бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.